За Монгол буудагч их наадмын эхний өдөр өөрөөр хэлбэл 85 буудагчдаас өнөөдрийн хувьд 30 гаруй буудагч нар буудаад байна тийм ээ. За тэгээд Өмнө Говь аймгаас хөрөлдсөн ирсэн Батулга одоо мэрэгэн буудагч Анчин гэд энд өнөөдрийн хувьд бол нэлийн дээгүүр 2 дугаар өрөнд явна гэнэ. Аваас нэг дэмжих хөвд явж. За өнөөдрийн энд Сэнкэр дэлгэцээ үзэн суугаа нэг Анчин гөрөөчин буудагч энд өнөөдөр одоо энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн тэмцээн маш сайхан эхэлж байна. Одоо бас нэг 100-ын тал нэлээд гарцсан. Энд бол Ахмад Тамирчин байна. Тэгээд нэг номерт сугалж их наадмын нээлтийг хийсэндээ баяртай байна. Тэгээ манайх 3 баг ирсэн. Одоо нэг 8-9 залуучууд бэлдээд ирсэн. Өргөн бүрт хүнээр ирж оролцож байна. Хөдөө орнотгоос. 3 багт оролцож байгаа буудагч нар маань бүгд Өмнө Говь бүгд дуулдаж байгаа одоо аймаг сумдуудын сайн Анчин сайн буудагч нартай ингээд уулзалтаж ярилцаж байгаа юм л да. Тэгээд за өнөөдрийн хувьд бол үйл ажиллагаа явагдана, маргаашийн хувьд ч гэсэн бас үйл ажиллагаа явагдана. Энэ дундуура бас тэмцээний хажуугаар бас нэлийн олон таньдаг мэддэг анчид энд цугласан байна. За тэр дундаа бид хоёр бол одоо энэ дундаас нэлийн Ахмад юм шиг байна тийм ээ. Тэгээд ан гөрөөний хувьд энэ жилийн хувьд ол зомг ямар байна? Энэ жилийн хувьд гөрөөнд нэг явсангүй одоо бас олон жил гөрөөнд явлаа. Одоо төмөрөө өднөс ч гэсэн бас нийлээд ан гөрөөнд ингээ хамт явдаг болсон. Монгол энэ алхын ер нь баг бүх аймгаар гөрөөнд явж энэ жилийн хувьд Говьалтай аймагт олон нохоо яалаа гээд очиж тэнд гөрөө хийгээд бас нэг 5 нохоо авлаа. Тэнд нэг 849 метрт нэг чон эхний сумаараа буудаж унгааж бас нэг залуучуудад үлгэр дуурай болж л яв. Тэгэхээр нэг ер нь бол Өмнө Говьт нэг 40-од буудагч байдаг. Бүгд л одоо уйлж дуудаж авцарж буудах, отож буудах энэ машин дэргээр хөвгүүгээр ирээсэн. Дандаа холын буудлага тийм юутай. Энэ жил бас нэг нэлээд гөрөөс юу чон авсаа. Сүүлийн үед ер нь холын бодлого их сонирхол байна да. Холын буудлага манай Өмнө Говьт юу н буудлага холбоотой. Тэгээд тэн дээр юу байгаа. Полигон байгуулагдсан. Одоо полигон буудлага үлгэр жишээ полигон байгуулагдсан. Тэгээд залуучууд бол маш их идэвхтэй оролцож байна. Энэ удаагийн тэмцээн бол маш их зохион байгуулалттай, маш их хөрөнгө мөнгө зарсан, шингэсэн асар том Монголын одоо их наадам гэдгээр одоо Монголын ер нь буудагч нар бүгд л хийж оролцож байна да. Тийм. Өнцөг болгоноос. Сүүлийн үед ямар шуухан хаанхын ямар буугаар хэдэн миллиметрийн буугаар ангөр хийж буудах хийж байна. Ер нь Америкийн кастом 6.5 PRC сумтай буугаар л одоо буудлага хэлээд байна. Ер нь сүүлийн үед 6.5-аар ер нь хүмүүс их буудаж байна тий. Их буудаж 6.5 6 мм. Энэ хүчний байгууллагууд бол 338 гэсэн тийм буунууд калибрын буунуудаар их бууд. Ер нь энэ жил гаханд явбо. Гаханд явсан шивсэн. Хангаар руу гарч ирж нэг жилдээ нэг 3-4 зөвшөөрөл аваад нэг бас нэг явчихдээ. Норм аваад батсан. Бид тэр ч гэсэн бас хамт гөрөөнд явж л байлаа тийм ээ. Гөрөөний ер нь Монголын нутаг дэвсгэрт гөрөөч улсууд, уяачид, бөхчүүд, тэгэл жүжигчид олонний танил улсууд их яадан зүгээр ер нь анчид бол хаа явсан алхын нутагт ер нь их найд нөхөдтэй болдог. Нэгнийхээ одоо зан чанарыг таньж авдаг. Тийм л бас л эр хүний л нэг хобби юм да тийм. Энэ тэнтэл таарлаар танилцдаг тийм. Хөвчөд тараад танилцж яадаг тийм.
говийн ан тийм ээ одоо өөрөө өмнө говийн тий. ханган ан ялгаа нь ямар санагддаг Ер нь өөр. Говь бол дандаа таалан яар газар. Тэгээ говийн ан чинь бол ерөөсөө их соргог санар чих их сайтай санар байдаг хараа хорт байдаг. Тэр нуугдах далдлах юмд бол маш их холоос харна. Тэгээ говийн хүний нүд арай өөр байдаг ер нь. Говийн хүний алсыг харах, хол харах. Тэгээ одоо залуучууд нүд муудлаа уцаа харж чадахгүй байна гэхэд одоо 60 орж байгаа маань чинь ингээд шууд барьж байгаа уцаа уншичаад байна шүү дээ. Ингээхлээр нөө тал хэр газар байдаг. яг тийм Өөр хаашаа шалсан нэг дөрвөн хан хараад юм уу эсвэл өндөр байшингуудын дунд хотод байгаа залуучуудын хараа Маш муу. хөдөөний Хүний одоо хараа. сайхан талын юунд харж байгаа хараа хоёр бол шал өөр шиг байна тий. Тэгээд муудах сайн хөөрэ байх тэр чигээрэл Тэгж. одоо тал гэдэг чиг холд харж ил юмаа олж харж ил ингэж байж ижил хараа сайтай байж ижил ангөрөөгөө хийн шүү дээ тий. ер нь үзэж байж дараагийн асуудлууд явдаг анчин хүнд. Эхлээ харна. Дараа нь яаж очих вэ? Мэрэн буудах бол хамгийн эцсийн асуудал. Манай багш хэлдэг байж үлээ. Чи эхлээд ангаал олж хар. Тий. Тий. Ерөөсөө зарчим юм. Тэгсэн цагт чи юу яахгүй сандрахгүй. Ан чин төрүүлээд харсан тохиолдолд чи шанаа. Тий. Тий. Буудахч хэцүү болно гэж. Гой балтаагаар явсан гэсэн. Гой балтаа ер нь чонын ав ер нь ямар шүү газар орны байдал ямар шүү байдалтай байдаг. 1000 гаруй километр таквад говь алтай халиун сумд очсон. Тэр үед маш олноор айлын мал барьсан гээд байлын малчин залуу өсөлттэйгээд бас хэдэн нутгийн залуучуудад дагуулж чадсан. Ер нь бол газар нь бол яг бартаасаад ихтэй машин техник явахгүй тийм л нөхцөлтэй газар байлаа. Тэгээд яг нутгийн залуучуудын бас туслаад дэмжлэгтэй тэгээ ерөнхийд нь хараад яхад боломжийн газар байлаа. Ер нь Бартаасаад. ямар шиг арга барилаар юу хийж гэн ангөр хийж гэн. Ер нь нэг 20 залуучууд байд юм манай өмнө яг чоны авд явдаг. Тэднийг бол бүгдийг одоо үлд сургалаа, буудад сургалаа. Үзэг харах одоо манай залуучууд тэний чаанч очсон. Чонгоо газар очсон, чоныг үлээд энд хэдэн чон байна гэж мэдчихдэг болчихлоо. Ер нь бол одоо ерөнхийдөө тэгээд залгаан чалаагаа бэлдээл явна. Сүүлийн үед залуучуудын хувьд ангөрөө хийгээд ингэхэд технологийн хувьд бол бас нэлийн сайжирсан юм шиг байна тий. Одоо дороноос ихсүүлээд тэр янз бүрийн антина дууддаг юунууд янз бүрийн аваа гаргадаг юм техникүүд энэ бий болчихсон. Ер нь ерөнхийдөө нэг сүүлийн үед нэг чон дууддаг, гахай дууддаг, үнэг дууддаг гэх нэг юм юунууд гараад байна да тий. Тэр ер нь хэр амьдралд нийцж байна. Гэхдээ ер нь нийцдэг л баг. Манайхан ерөөсөө тийм биш. Үнэг дуудсан жамаараа дуудана, чон дуудсан жамаараа дуудана. Яг ерөөсөө Хуучин уламжлалаараа. Ерөөсөө яг тэгээ сургацсан. Манай 20 хэдэн залуучууд бол одоо хинэн ч гэсэн хаанч очиод амаараа уйлаад үнэгээч гэсэн амаараа дуудаад бүх юм амаараа дуудаад. Тэр уламжлал руу бол орхиогүй. Орхиж болохгүй. Яг чангаад явсан ч одоо төмрөөд байгаа нэлээ явсан ч гэсэн ингээл мортой малтай сайхан ятангоор хээр оноод бид нар гөрөө хийх нь гол биш. Бас давхар байгаль хамгаалаа явчих байхгүй юу? Тий. Авсан ч бид нар тоотоо авах юм аа л авна. Илүү юм авахгүй. Тэнд өөр амьтан явж байгаа тэрнийг авахгүй. Авъя гэсэн юм аа төвшөөрөлтэй юм аа гэнэ. Өөрөөр хэлбэл эртний манай уламжилт ангөрөөчдийн сургаал янз бүрийн нөгөө бичгтэй зарчим хууль байдаг тий. Залуучуудыг бид нар бас бууны аюулгүй байдал гэдэг юм уу ангөрөөний өрөөнд явж байхдаа одоо ухаандаа бид нар хэлдэг ч дээд доод хоёр суурай сайн харж бай гэж тийм. Тэгээд давхар дуулж бодоод алдах малтах энэ төр асуудал бий болоод байдаг юмнууд. Тэгэхээр сүүлийн үед залуучуудыг ингээд сургаж дадлагжуулдаг энэ төр тийм ахмадууд бол ер нь баг зөөржтэй тийм ээ.
Ер нь бол бид нар л ингэж эднийг зангидаж одоо тэгж суур ав ингэж ийм газар нь ингэдийн гэдгийг хэлэхгүй бол хэлж ил орхихгүй бол залуучууд цаашаа байхгүй ингээл одоо улам жил болж үлдэхгүй байхгүй. Тийм учраас бид нар аль болохоор хэлж яриад ингээл тэгдийн ингээд баг болоод ингээл явдаг залууч. Тий. Манай багшд хэлдэгсэн чи чонд явбал чоноол бод. Тий. Гахаанд явбал гахаагаалаа гэнэ. Өөр юм руу буу шагаах юм бол хоёр нүдий чинь ухаад алган дээр чинь тавьчих шүү гэж хэлдэг байж лээ. Тэгээд залуучуудад яг тэр маягаар одоо буутай залуучууд нэг мундаг хурдан машинтай юу л тааралд нь буудаж явдаг улсууд байдаг юм байна. Тий. Тэгэхээр энэ тал дээр нь бас сургаж хүмүүжүүлээд байгалаа хамгаалах гол нь тийм ээ. Амтнаа хамгаалах юмнууд гарч ирдэг шүү дээ. Танай нутгийн ер нь ямар ам байна. Манай нутагт говьд ч одоо юм бүхэл ам байгаа шүү дээ. Манай өмнө бид нар санаачлаад бас одоо буугаа явж үржүүлээд бас нэг хэдэн жил боллоо. Буугаас өөрхөсч байна. Ирвэс, шилүүс, ерөөсөд бүгд л байна. Аргал, янгар, борзэр, холон гэл ерөөсөд баг гахаа баагуунаас баагаа тэгээ баруун говь руу гомби мазалтай байна. Тиймэрхүү л хангаан нэг юмсээр ерөнхийдөө бол ангөрөө хийгээ явж явах чинь ер нь ховордсон амьтад энэ жихэн ямар шүүхэн амьтад. Ер нь бол хүн олны энэ сууршил их болсон, уулуурхай их болсноос болж амьтан бол газар нутгийн дайчж байгаа. Тэгээд зоддох их болж, энэс болж бас цөөрөл. Тэгээд яг нэг үгүй болцсон амьтан. Одоо маш их ихсэж байгаа юм бол говьд бол чон байна, ирвэс байна. Манай говьд чон багтаа гэдэг. Одоо нэг суманд гэхтэл нэг жил 500 тэмээ идсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь өнжиж ботголдог тэмээг ингээд 500 тэмээ идж байхаар бодох. Тэгээд асар их охирол. Харин тийм. Ер нь чон бол ерөнхийдөө бол нөгөө ярддаг шүү дээ. Бурхан цаашаа 1000-аас 100-аас 1-ийг аваарай гэсэн. Андууртан нөгөө дүлий зэрэг шиг юм болсон байна. Ингээ тэр говьалтан тэр айлын хотон дотор хонь автгаалаа. Бүр автгаалаа ийц. Тий. Саяч бас сайхан бас тэгээ автгаалцсан. Харин тэгсэн байлээ. Тий. Тэгэхээр бас чонны тоо толгой зарим улсууд бол байгалийн тэнцвэрт байдлыг чон бол ингэж юу хийж явдаг, тэнцвүүлж явдаг гэж яриад байдаг. Тэгээд чоныг бодуулахгүй гэдэг ч юм уу. Гэхдээ цаагаараа малчтад ямар хор нөлөө үзүүлж яана гэдэг тал дээрээс чоныг цөөрүүлэхээс өөр арга байхгүй шүү дээ. Ер нь түрүүх үедээ бол бас нөгөө тоотлогоо цөөхөн байсан ч гэсэн норм гэж байсан байхгүй. Тэгээ 10 сарын 15-наас 2 сарын 15-ны хооронд нэг чөлөөтэй байгаа гэдэг байсан. А энэ уламжид байхгүй болоод ирэхлээр чоны тоотлого ихтэй хөвчиж байгаа. Монгол буудагч их наадам 2025 энэ тэнцээд олон аймаг сумдаас буудагч нар тамирчид оролцож байгаа. Ялангуяа энэ тэнцээнд бол маш их идэвхтэй оролцож байгаа. Энэ дундаас өмнөгөө аймагаас 3 баг ирсэн гэсэн тийм. 3 баг одоо тамирчид, буудагч гэдэг ийм багууд ирчгээд ингээд тэмцэлдэж байгаа. Энэ тэмцээнд өнөөдөр та бүхэнтэй Өмнөгов аймгийн буудагч нарыг уулзуулж байна. Ингээд тэмцээн ямар болж байна? Та бүхний оноо хэр өөрт нь бодогдож байна? Өөртөд нь одоохондоо тэргүй юу хараахан нөгөө оноонуудын юунууд гараагүй байгаа тийм ээ, дүн гараагүй байгаа. Тийм болохоор зоригчхом буудаад ер нь аль хэмжээнд явж байна болвол тэрийг яриад тэмцээн маань ямар зохион байгуулалттай байна, яаж байна гэдэг тал дээрээс ярихгүй юу. За баярлалаа. Бид Өмнөгов аймгаас Гаяа хоны отог одоо клубын
тамирч тэгээд 3 баг ирсэн байгаа. Тэгээд 2000 Монгол буудагч 2025 наадамд ирсэндээ их баяртай байна. Зохион байгуулалт сайтай гоё маш олон хүн цугласан байна. Одоо анхны тэмцээн тэгээд багаараа ирсэн манай зарим гишүүд Нэрсээ танилцуулбал яах вэ? тий би өмнө говийн 3 тассан маяг сонин хүү гэж юм байна. За Өмнөг аймгийн Ноён Сүмийн харьяат өнөр хоёр гэдэг юм байна. За энэ 2025 Монгол будагчдын их наадам бол одоо маш өндөр зохион байгуулалттай сайхан том тэмцээн болж байна. Тэгээд өмнөгөөс одоо өмнөгөөт бас буудлагын спорт бас хөгжиж байгаа, хөгжүүлж байгаа. Даян хааны ятг гэж буудлагын спортын холбоотой. За энэ холбоонд сумдууд болгон бас салбар холбоо байгуулах зорилго тавин ажил зарим нэг сумдууд бас байгуулагдаж үйл ажиллагаагаа жигдрүүлж ажиллаж байгаа. Ингээд нийт одоо тэмцээнд оролцож байгаа тамирчидаа за өмнө говийнхаа нийт тамирчидаа одоо буудагч нартай спортын өндөр амжилт хүсье өрөөё. За бүгдээрээ энэ өдөр юм байна. Би Өмнөг аймгийн 3 тус сумын бас оролцож байгаа буудагч байгаа. Тэгээд энэ буудагчдын их наадам гэдэг их гоё зохион байгуулалтаа олон хүн цугларсан тэнгэр цаг агаар нь таарсан их сайхан өдөр байна. Тэгээд энэ тэмцээнд анхудаа оролцож байна. Анхудаа зохион байгуулагдж байгаа анхны юмд нь орж байгаадаа бас сэтгэл өндөр байна. Бүх буудагч нартай бүгдэнд нь цаашд нь спортын өндөр амжилт хүсье. Монгол буудагчдын их наадмын анхдугаар их наадамд оролцож байгаад бас тоонд нь тоосонд нь тоос өргөнө гэж нэгэн төлийн хоббигоор явж байгаа болохоор олон цагаан алган ирчүүдтэй энд бас хаана явж байгааг үзэх гэж ирлээ. Тэгээд ямар ч 3 баг бүрдүүлээд 9 хүний бүрэлдэхүүнтэй Өмнөг аймагаас Даяаны хотог буудлын холбооноос гарч ирээд 3 баг бүрдүүлээд тэмцээнд оролцож байна. Би чинь тэр энэ анхдугаар наадмын их тэмцээн чинь бол яг л ангийн зөвлөлт хүмүүс зөвлөсөн тэмцээн шиг л санагдаж байна. Ерөөсө бүх стейж бүх дасгалууд нь янзын ойр байна надад. Бүх тамирчид, амчид, буудагч нар ер нь өөрийгөө Монгол улсын буудагч нарын хэр хэмжээнд явж байна вэ гэдгийг бас их мэдрэх сайхан ч гэдэг тийм ээ. Яаж буудаж байна уу? Дээр нь бас туршлага судлах тийм ээ. Нэлийн юмнууд яриа хэлцээр танилцлах тэр байх. Тэгээд тэмцээнд л юм сурж авч байгаа шүү дээ. Нэг нэгнээсээ тийм. Тэгэл үү. Тэгэл одоо миний бодоход бол ингээл нэг буудагч гэхэл ингээд за нэг банд нэг 5 сум байлаа гэхэд ер нь 30 буудна гэсэн үг тийм ээ. 30 буудахаасаа өмнө бас хэдэн 10 дахин 30 сум тэмцээнд бэлдэж гарна шүү дээ тийм. Нэг тэмцээнээс гэхэд одоо нэлийн олон сум зарлагдана. Тэр сум маань цаанаа үнцэнтэй тийм ээ. Тэгээ нэг дор хаяал нэг сая 500-аас 2 сая шахам өргөний сум гараад ах шиг байна тийм ээ. Тамирчдаас ингээ бэлтгэл гээл одоо буудлаа энэ төр гэл ингээд ирэхэд. Тэгээд мэдээж амжилт гаргахын төлөө бүгдээрээ зүтгэж байгаа болохоор энд тэр юуны мөнгөний асуудал биш тийм ээ. Сайхан оноо зэцтэй байх амжилттай оролцож байна гэсэн үг тийм ээ. За буудагч гэхээр зэрэгэл яг буудлагын тамирчин гэж байна тийм ээ. Байт буудлагын тамирчин гэдэг байна. Энэ дундаа бас анчин гэж байгаа тийм ээ. Тэгээд танай аймагт энэ жил ер нь чон хэр байна? За манай аймагт чинь сүүлийн эдэн жил бас их ганц зудтай байсан. Тэгээд ер нь амтч бас их нүүж газар орноо шилжүүлж нүүж одоо өвсөн тижээлтэй амтч нүүж илсэн бол бас чонохойг бас тийм элбэг бас байха болж байгаа юм болов гэж бодсон чинь сүүлийн 2 жил бас их гоё болсон манай аймаг чинь те. Сүүлийн 1 жил ялангуяа. Тэгээд сүүлийн жилийн төлөвлөлт нь чонын төлөвлөлт нь их байгаа гэж бодож байгаа. Энэ жил ер нь чон бол ер нь сүүлийн бүлэгт бол их өссөн. Одоо шинэ өөрчлөлийн бүс нутагшиж байгаа амтын ч юм уу тэднэрээс харахад ер нь сэгзэн барьсан эдсэн хоолунднаас харахад бол ер нь чоны өсөлт бол манай аймагт бол бараг л 2 дахин бараг өссөн болов гэж бодож байгаа.
Тийм ээ, сүүлийн 2 жил зод их болсон анчид ан гөрөнд явах их бэрхшээлтэй тий. Тэгээ ялангуяа чон юуныхаа тэнцвэрийг олох гэж анчид явлаа гэд бодоход явж чадахгүйгээс эхлээд чамны тод олгоо их хүчсэн байх гэж бодоод байна. Тий. Танад ер нь чонтой нийлсэн нохоо ер нь харагдаж байна уу, байна уу? Байна л өнгөрсөн намар бол чонтой нэлсэн нохоо байсан нэг айлын гадаа. Шуудал турандж байсан. Евро хүрээд айл нохоо нэлээд нохооч уцдаг юм байна шүү дээ. Тэр үгээр нийлцдэг тохиол зөндөө. Манай өмнө говийн баруун 3 сум чинь сүүлийн нэг 3 жил гандсан. Тэгээд малчид ерөнхийдөө нэлийн хангаар нүүгээд хөдөөгөр нэлээ одоо ганц зуттай болохоор зэрэг малчид цөөхөн болцсон байсан. Тэрний дараагаар одоо малчид өнгөрсөн жил сайхан жил боллоо. Бороо ногоотой сайхан жил боллоо. Малчид маань эргээд ирсэн чинь чон нэлээ өссөн байна. Энэ жилийн байдлаар. Мал хойд Мал хойд бол яста халтай байгаа шүү дээ. Одоо тэмээнээс бол одоо төлмөл авах бол ер нь цөөхөл болчиход байгаа. Ерөөсөө 2-3 хоногт доо 2 тийм хоногт ч юм уу тийм. Тэгээд нэг газар нутаг маш том хэцүү газар нутагтай болохоор энэ тэр болгон агнагдаад байдаг. Ууландаа гарч дийлдэг. Тиймэрхүү байгаа. Танах чи голцоо тэгээд ер нь сэлээсэн тал шүү дээ бараг тий. Тал гэхэд тийм ээ. Энэ тэр живүүтэй шүү дээ. Ер нь бол бартаасаад маш их байхгүй. Ер нь машин мотоциклтай явах гарахгүй. Дан уул хаданда гарчдаг. Одоо багч. Тэгээ шөндөөл гов руугаа гүйж ороо шөндөө эргээд өрөөгөө уул руу гарч. Тэгээд дотор жоо мөр малч явахад хэцүү юм байгаа шүү дээ. Явган уу явахад. Хатастай тийм болоод байдаг. Тэдрэг бол гарчаад байна. Ер нь тэгээд ерөнхийдөө бол чон олширлоо гэд бодож байна. Бүгдээрээ харж л байгаа шүү дээ. Бүгд олширж байгааг нь айл мал хөрөө ороод ингээд бөө юм болж байгаа гэдэг. Хэр хороож байна. За энэ жилийн үед бол одоо бас отор нүүдлээс малчид буцаж ирээд ирэхээр одоо бас нөгөө малчаа айлууд Монгол улсынхаа газар нутгийг одоо нөгөө хилчнээс ялгаагүй хамгаалдаг гэдэг шиг айлууд ирсэн энэ одоо элбэг болсон мэдгэж байна л да. Айлг болохоор бараг мэдгэдэхгүй энэ тэнд сураг дуулдахгүй байгаад байдаг байсан. Айлууд нь мал нь хүрээд ирэхээр нөгөөдөл чинь дагаад элбэг тоотлогоо нь ер нь мэдгэдэг юм байна. Жилийн үед бол ер нь бас их элбэг байна. Одоо инг ботголж байгаа эд цаг бас ботго ер нь бас ингээ ер нь гаднаа ботголуулахгүй бол өдөөл ботголох юм бол иждэг. Тэгээд одоо хөөцлөхээр зулзгалах төгөцсөн ингээд сээл томорцсон ус ноос муудсан иймэрхүү бас нэг хэцүүтэй тэгэл ер нь хямгадах маягтайгаар одоо бол инг ботголуулж малаан бол манах маягтай тиймэрхүү байдалтай байна шүү. Элбэг байна ер нь. Хороохын үед бас энэ жил бас хэд явсан тэгээд бас олон биш цөв төрхөн бас ганц нэгийг авсан олноор нь тэгж бас алах яах ер нь боломж их муутай. Нэг одоо газрынхаа бартааг хүнээс ер нь тодхоор ухамсартай болсон биш ухаантай болсон байхаж байна. Аль бартаа руу орчин шөндөө нэг цагаан газар руу гарч хоололчин. Тэгэл бартаанд ороод тавьчих нэрөөсөн. Тиймэрхүү байдалтай байгаа байна. Энэ жил миний мэдхээр олон газраар явхад ингээд чон их хамуутсан байсан. Танай нутгаар ер нь чон хамуутай чон өдөрдөв. Тийм ер нь ажиглагддаг. Говьроо бол хамуурсан барьсан юм бол ер нь ажиглагдаг бай. Ер нь чон олширхоор зэрэгэл олон янзын юмнууд л дуулдах юм бас үзэгдэх юм. Төвөн аймгийн нутгуудаар хинтээ нутгуудаар бол чон нэлийн хамуутсан байсан. Ер нь 3 чон гарлаа гэхэд 2 нь хамаатай. Юу ч байхгүй бүр нүцгэн шалдан гүйж яваа чон ч гэсэн харагдаж бид нар авч л байсан. Харин дуулдаж байсан тийм юм. Нөгөөтэйгөр айлын нохоо ер нь чонтой бол гिचийн нохоо нийлдэг шүү дээ тийм ээ. Тэгээд олон нохоо чонтой нийлсэн одоо ингээд үргэлж хийгээл ингээд л 3 чон гарлаа гэхэд нэгэн загвал нохоо байгаад байна. Тэгэхээр нохооны нэг бас нэг аюул бол
хүний зан төрхийг мэддэг, мал хойно үргэхгүй тийм ээ. Тэрнээсээ үүдээд танад ер нь хамгийн их айлын хот руу чон орж юу исэн сүйтгэсэн ийм баримт ямар юм бэ? За сая энэ цагаан сараар бас энэ ноёны урд руу 50 гаруй юм а нэг борлон нэгдсэн. Тиймэрхүү юу энэ төр бас байж юм шүү. Нэг орохороо их хорон гоёх чинь тэгээд хөөж яваад зүүтгэ аждаг. Би бол нэг 2 хүн буутай. Тэр маань юу гэхээр анд үрхээр нэг хөнгөн буу надад хэрэгтэй юм шиг санагддаг. Юу хордон хөдөлгөөн юутай амжиж буудах ч гэдэг юм уу. За байт бодлогонд юм уу юу хараа зэрэг энэ нэлийн хүндрүүлвэл илүү юутай хөдөлгөөн багтай юм шиг санагддаг байхгүй. Тэгээд та нарын хэрглэж байгаа буунууд юм чухам ямар хаанхын ямар буу байна, хэдэн миллиметрийн буу нэг сонирхолтой юм байна. За бид нар ч одоо тэр хамгийн цаалах Remington байж байна, Америк буу байж байна, 6.5 калибертай буу байж байна. За энэ 6.5 PRC гэдэг манай сониугийн буу байж байна. Энэ 6.5 PRC калибертай буу. Энэ бол long range-ийн би холын зайны буудалтандаа бол илүү тохиромжтой. Ойрон зайд их бөөгнөрөлттэй энэ буунууд юу ялгаагүй. Тийм буунууд дарлаг л аль болох зэвсгэн сайжруулаад тэмцээн уралдаан шороол андаж яваал байх жишээ тийм л байна. Энэ одоо үзэгчдэд сонирхолтой одоо энэ буу ингээд дурантайгаа хамт за хөлөө юугаад инглээгээд бодоход багцаанд хэдэн төгрөгийн үнэтэй вэ? За тэр сайн. Энэ буу кастом буу энэ Монголд 2 л байдаг. Нэг нь одоо манай аймгийн таны төрөний яасан Шавдрын Батлаг гээд байгаа. Нэг нь над байгаа юм. Энэ дурантайгаа одоо яг энэ байгаар нэг 60 орчим сая төгрөг юм байна. 6.5 PRC сумаар боддог юм байна. Тэр буу Миний энэ буу Америк буу Remington 706.5 сумтай. Тэгээ буу нь бол нэг дангаараа нэг 10-11-тэй байна. Дурантайгаа за нийтдээ нэг 22-3 авцал болж байна. за баярлалаа өмнө говийн баг тамирчид буучидтай тэгээд та бүхний тэмцээнд одоо оноо мэрэгэн байгаарай амжилт сайн гаргаарай гэж та бүхэнд ерөөё баярлалаа. Баярлалаа.